Булган аймгийн Дашинжилэн сумын Хараат багаас 15 жилийн дараа улсын авраг малчин шалгарлаа. Шинэхэн авраг малчин Мигмар Жав Лигзмаа нар анхны төлөө авахтайгаа зэрэгцэн 30 гаруй жилийн хөдөлмөр зүтгэлээ улсдаа үнэлж байна. Өрхийн тэргүүн Мигмар Жав Архангай аймгийн Тариат сумын уугуул, харин Гэргийн Лигзмаа Хараат багийн Хавтгаан Гозгор гих дулаан нөмөртэй энэ нутагта үе дамжин нутаглаж иржээ. Тэд 1993 онд Төв аймгийн Эрдэнэ санд суманд малын бэлчээрт танилцж 1994 онд аймгийн авраг малчин гэр бүл болсон байна. Мөн 2013 онд аймгийн хошоо авраг малчин болжээ. Мигмар Жавынхаа малынхаа тоо толгойг 1300-аас 1400-д барьж байна. Зун намартаа малынхаа тарга твэргийг сайн авбал өвөлдөө өнтөө өвлжнө гэдгийг хэлж байлаа. Монгол улсын засгийн газараас харьяаланч болоод малчин төмнүүдээ ажил хөдөлмөрийг үнэлдэг ийм сайхан ёс зүйтэй Монгол улсын авраг малчин гэсэн энэ сайхан цолыг бол хүсэж байна. Тэгээд Монгол улсын засгийн газрын энэхүү цаглыг Мигмар Жавынхаа нутгийн шилмэл Хараат хоныг баяд хуцаар сайжруулж үржлийн цөмс хүрэг бүрдүүлжээ. Мөн адууга Сүхбаатарын халзан сумын удмын өгшлээр үхрээ сэлэн гүйлдрийн бухаар сайжруулдаг байна. Говь хангаа хосолсон энэ нутгийн хужир таанаар эдээссэн богмал, таваарлаг, амтлаг, том биетэй өсгөлүүн байдгаа гэдгийг хэлж байлаа. Ямар ч нэг малын тэрнийг эдэрч хичээлэнд нийцдэг тийм сайхан нарийн урангуултай газар юм да. Малыг маллахад тэгэл өөрийн арга туршлагад өгөн бурлуудын сургаал тэр талаас л тэгээд мал сайхан эвтэй. Тийм байхад тэгэл малын буян зай гэдэг чинь тэгээд өөрөө дэлгэрдэг амтанда. Гэргийн Лигзмаагийн аав Бадгай ардын аж ахуйны дундаас төрсэн анхны хөдөлмөрийн баатар юм. Нэгдлийн малыг хорогдлгүй онд оруулж энэ арга туршлагаа бусаддаа зааж сургаж байсан улсдаа тэргүүлэх хөдөлмөрч гэдгийг нутгийн иргэд ярьж байна. Би айлын 2 дахь охин. Манайха ам бүл тавуулаа. Манайха улсын авраг болсон 3 дахь нь болж юм манайх. Мал малж байгаа хүн чигтгийж байгаа ажилдаа нохрогон шиг өгөхгүй зүтгэжлээ бол тэгэл малдаа хайр тэрэг зүтгэж бол мал өнөө хоёрын сэтгэл нийлэхээр сайхан тийм. Манай аймгийн хувьд бол одоо нийт өрхүүдийн маань 19 мянган өрхийн 11 мянган мал аж ахуйг одоо үйл ажиллагаа эрхэлж байгаа малчин өрх уу мал бүхий иргэд бол бас байгаа. Тэгэхээр бид нэр одоо дотоодын нийт бүтээгдэхүүний маань 60 гаруй хувийг мал аж ахуйн салбар хөдөө аж ахуйд хангаараа одоо эрхэлдэг учраас бид нэр энэ хөдөө аж ахуйн салбарт аймаг орон нутгийн зүгээс одоо бодлогоо илүү анхаарал хандуулахаас өөр аргагүй. Дулаан хэвтэр дунд ичгэдэг хавар мал төлөх үеэр хавсрах салхитай байдаг тул Мигмар Жавынх шин төлөө бойжуулах малын битүү хашааг улсын авраг малчны шагналдаа сонгожээ. Уур амьсгалын өөрчлөлт газар зүйн онцлогт тасан зохицох чадвартай мал сүргийг илүү хөгжүүлэхэд аймаг сум малчдтайгаа хамтран ажиллаж төсөл бодлого хэрэгжүүлж байгааг аймгийн төлөөлөл энэ үеэр онцолсон юм а.